За та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За Монгол Улсын ерөнхий сайдад 34 дахь ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Гомбожавын Зандан шатар даргаыг бол хуугны хувьд дэмжиж байгаа. Анх Зандан шатар даргатаа 2014 онд санаж байна. Стэнфорд их сургуульд зочин судлаач байхад нь очиж танилцж байсан. За дэж өндөр боловсрал мэдлэг туршлагатай хувьд бол ярих юм байхгүй дэмжиж байгаа. Тэгэхээр танд би нэг хоёр цогц асуулт байгаа энэ завшааны гэрчлэлд асуумаар байна л да. За нэгдүгээрт оюу толгойтой холбоотой. Ер нь Монгол Улсын эдийн засгийг том зургаар нь сүүлийн 20 жилийн одоо туршид аваад утсан ч гэсэн хамгийн ач холбогдолтой нь бол оюу толгой төсөл явсаар ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэмжээг нь аваад утсан ч гэсэн. Тэгэхээр бид нэр 2009 онд оюу толгой төр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш даруй 16 жил буюу хагас нь өнгөрсөн. За одоо яг оюу толгой дээр бас нэг нөхцөл үүсэж байгаа нь одоо оюу толгой бүлэг стратегийн ордын одоо нийт тэр хөдрийн нөөцийн нийт оюу толгойн бүлэг ордын нийт баялагын нөөцийн 32% орж байгаа энэ Онтре хувьцаат компанитай одоо Онтретэй одоо шинэ хөрөнгө оруулалтын гэрээ яг оюу толгой ороонод дээр хийсэн шиг одоо зайлшгүй хийх ийм цаг хугацааны асуудал эсвэл нэг үүлэн жилээний нар гэж харагдаад байгаа юм л да. Тэгэхээр оюун эрдэнэ засгийн газар тухайн үедээ бол оюу толгой дээр 2.3 тэрбум долларыг бас Монголын талд одоо төлөгдөх ёстой байсан үрийг тэгэлж өгүүлдээсэн. Тэгэхээр та энэ Онтре дээр бас шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх үү? За хоёрдугаарт оюу толгой дээр бас нэг одоо яг 25 онд бас нэг үүлэн жилээний нар одоо үүлний цагуур цохиж байгаа нь бол зээлийн хүнтэй холбоотой. Бид нэр оюу толгой төсөл дээр 20 орчим тэрбум долларын зээлийн хүн өнөөдөр нэг 11.1% байгаа юм. Энийг бид нэр сая нийслэлийн одоо саяхан гаргасан бондтой харьцуулах юм бол 335%-аар илүү хүү бид нар нэгсэндөө хүүгийн хүү төлөө явж гин гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ хүүг дахин авч хилцэх хуулийн одоо эрх бид нар хувь нийлэгчдийн гэрээр олгосон эрх нь энэ 25 оны 12 сарын 31 ингээд дуусах юм. Нэгсэндээ тэр үүлэн жилийн нар маань жаргана гэсэн үг. Тэгэхээр энэ 6 сарын хугацаанд бид нар энэ зээлийн хүү дээр одоо ахиц гаргах шаардлагатай юм л да. Тэгэхээр энийг та анхаараасаа гэж бодож байна. За хоёрдугаарт ер нь яг Монгол улсад яг тулгамж байгаа гол асуудал бол буцаал байгалийн баялагын хуурилтын одоо нэгсэндээ бараг л тэмцлээ л дээ. Тэгэхээр ер нь бид нэр үндэсний баялагын сан байгуулж иж ард түмэн лөө олон нийт рүү урсах тэр шуудууг нь нээж өгнө. Тэгэхээр яг энэ үндэсний баялагын сангийн хуулийг батлахын тулд үндсэн хуульдаа тусгаж оруулж иж энэ цаашаага ер нь хийгдэх одоо зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энэ яг тухайн үедээ та бас улсын хурлын дарга байж байхдаа энэ үндэсний баялагын За Зандан шатар дарга асуултанд хариулъя. Нэмэлт 1 минутын зориултанд тодруулж асуухад зориулагддгийг одоо гишүүдтэй бас цаа. Тэгэхгүй бол одоо минутанд дууссан ч гэсэн 1 минут нэмж авъя гэдэг байдлаар ажил бас сумжирж байгаа. За Зандан шатар дарга хариулт өгье. За Монгол Улсын засгийн газар оюу толгой ирээд янтай татврын маргаантай байсаар ирсэн. Би 2017 онд засгийн газрын эрхлэх газрын даргаар ажилд ороод энэ асуудлаар цэг тавьж татврын газар акт тавьчаад орхисон байсныг оюу толгойд энэ татврын актыг тавиулж анхны энэ маргааныг эхлүүлсэн, татврын маргааныг эхлүүлсэн юм а. Зүгээр сууж байхаар зүлэгт суу гэж тэр татврын актыг тавьсны үр дүнд Дубайн гэрээгээр хориотой тавьж болохгүйгээд бүр дас хоригдсон байсныг татврын тэр актыг тавиулсан. Татврын актыг тавьсны үр дүнд тодорхой татвар төлөгдсөн. Одоо бусад татвараар нь одоо хүртэл маргаантай явж байгаа. Энэ асуудлаар Риотантагийн төлөй гэсэн татвар нь үндэ гин буруугүй болцолтой ойлголцох агуулгатай тохиролцоо байсан гэж үздэг. Тийм учраас татврын маргаанаар ажлын хэсэг байгуулж би ажиллаж исэн хэрэглэх газар даргад. Ийм ч учраас дараа нь улсын их хурлд ирээд 102 дугаар тогтоолыг батлуулж Дубайн гэрээг хүчингү болгох, энэ татврын маргааныг үргэлжлүүлэх оюу толгойтой цоошин нөхцөл шаардах гэсэн энэ тогтоолыг баталж энэний үр дүнд Дубайн гэрээг хүчингү болгох энэ оюу толгойтой гэрээ хэлсэн шинээр явагдсныг та сайн мэдж байгаа. Ийм учраас ер нь энэ асуудлыг Британий шүүхэд өгөөд арбитраар явна гэсэн олон асуудлууд байдаг. Онтрегийн хувьд бол би одоо бид дааж өнөөдөр мэдээлэл хийх боломжгүй байна. Нэг судалж иж хэрэггүй бол гадаад дотоод харж байгаа үед ингэж цээжний бангаар ярих нь зохимжгүй. Зүгээр хувийн байр суурь бол тусдаа гэрээ хийх зүйтэй гэж боддог. Ер нь энийг бас гадаад дотоодгүй ажиглаж байгаа гадаад хөрөнгө оруулалтаас холбоотой асуудал учраас засгийн газар, сангийн яам, холбогдох яамтай нухацтай ярьж иж
мөн улсын хурлаас оролцсон энэ ажлын хэсэгт хэлэлцээд тодорхой шийдэл гаргаж иж ярих нь зүйтэй. Бүх өдрөө өнөөдөр дэлгээд ирээд авах боломж алга. За Утган шарын Батнайрам гишүүн тодруулж сууя. За тэгэхээр оюун толгой дээр энэ онтрагийн асуудал дээр та засгийн газрын хүрээнд энийг бас яаралтай шийдээсэй гэж бас чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Энэ бас яг нөгөө талаасаа бас бидний хувьд гарч ирж байгаа бас том боломж болов уу гэж харж байгаа. Тэгээ хоёрдугаарт нь бас танаас түрүүн асуух гэсэн нөгөө үндэсний баялагын сангийн тухайн хууль, үндэсний баялагын санг бид нэр 6-гийн 2 дээр үндсэн хуулиндаа оруулж ирсэн. Оруулсан. Тэгэхээр энэ хуулиа бид нар бас мөнгөжүүлж, амьлуулж ээж бас баялагын илүү одоо шудраг хуваарлтыг бид нар цаашдаа хийн. Тэгэхээр энэ дээр бас таны бас байр суурийг бас сонсъё. За Зандан Шитрэр дарга. Нэмж хариулт өгье. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаад ард түмний зөвлөх санал асуулгаар ард түмний гаргаж ирсэн санал дээрээс үндэслээд үндсэн хуулийн 6-гийн 2 заасан одоо байгалийн баялагын өрөөгөөжийг ард түмэд дэгч шудраг хүртээмжтэй одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрдэх шудраг хүртээмжтэй байх үндэсний баялагын сангийн хуулийг батлана гэсэн агуулгатай залтыг Норвегийн үндсэн хуулиас ишлэлж аваад тэгээ бид нар оруулж ирсэн манай Батнайрам тэр үед хэрэглэх газарт ажиллаж ирсэн энэ санаачлалыг үндсэн хуульд одоо анх оруулсан хүний хувьд энийг хэрэгжилтийн төлөө би ууггүй ажиллана. Энэ бол бидний хүсэл мөрөөдлөө ийм Норвегийн сан шиг ийм үндэсний баялагын сантай болчих явдал Монгол улсын эдийн засгийн тусгаарлалтанд аюулгүй байдлын тулгуур багнуулах учраас энэ бол одоо миний зөвхөн хүсэл мөрөөдөл төдийгүй энэ санаачлах ард түмнээс их сурвалжтай учраас зөвлөх санал асуулгаар энэ байгалийн баялагтаа яаж өргөөжтэй байхаа гэдгийг олон шинэ бодож энэ